Midnight тулгтны мянган эрхэм улаан хэрүүлж монголчуудаа зориуллаа. Юу эцгэн манаха Midnight тулгтны мянган эрхэм бичлэгийн маань зочин хомирт Эдвард Сноуден гэх энэ айхтар залууг онцолж байна. 30 эдхэн настай энэ залуу Америкийн засгийн газрын заналд байсан гэж юу? Тийм бол яагаад? Америкийн өндөр түвшний маш нууц мэдээлэлтэй ажилдаг авиаслаг залуу яахлаарэ хаа байсан Москвад очсон Путиний сугны ус хийгээ сууж байдгийн гих мэтчлэн энэ залуу үнэхээр эх орон ард түмнэл гэсэндэ Америкийн засгийн газрын маш нууц мэдээллийн далан булчиргааг нийтэд дэлгэсэн гэж юу? Миний, чиний, бид бүгдийн хуулиар хамгаалагдсан хувийн орон зай засгийн газар хэдэн нөхдүүд дураараа дургаа сууж идэг гэж юу? Эсвэл энэ залуу зүгээр нэг хүүгийн хакер байсан уу гэх мэтчлэн олон асуултууд энэ нөхрийн духан дээр шивээстэй байдаг үлээ. Харин Midnight Сууган Эдвард Сноуден гэж яг хэн бэ гэдэг дээр өөрөөх нь бичсэн ном, орсон подкастууд, мөн Холливуудын кино зэрэгс үзсэн, харсан, сонссон талуудаа бүгдийг нэг сайхан базаад энэ хагасны бичлэгтээ оруулах гэж байгаа харагдах юм да. Таалан болгоно. Тэртех 1983 оны 6 дугаар сарын 21-нд Луни Элизабет хоёрын гэрт Эдвард Сноуден анх айлын баг хуулан мэндэлжээ. За одооноос эхлээд мань хүний нэрийг Цасхан гэж явчих. Цасхны өвөө нь Америкийн тэнгисийн зэрэгт эргийн харуулын адмирал цолтой хүн, харин өвөөгийнх нь хүү буюу Цасхны аав нь мөн адил аавтайгаа өнгөжил эргийн харуулын мэдээллийн төвийн инженер ажилтай хүн юм гин. Нэг өсөндөө эдний гэр бүлээс нефт төрийн сүрсүүл тангалсан сүрхий гэр бүл гэж хэлж болно. Цасхан өөрийнхөө хүүхэд ахуй насныхаа талаар ярихдаа аавынхаа ажил албанаас болоод задаа бит хоёрч гэртээ бараг цөөхөн таарсан да. Тэгээд л би ээжийнхэн гар дээр өссөн байдгийн гэжээ. Энэ залуугийн хүүхэд нас бол Nintendo Mario-гийн үе тамарагдаад явчихнаа. Мань хүн өөрийнхөө жаахан нэг тийм дони аялгаас ичээд дуу цуутай хэрваргийн юм дээр жан хийгээд байдгүй. Бараг л сүнстэй байшин киноны нөгөө оцсон шиг сүмийсэн юм явж идэг байж. Ангийнхан багш нь бүр Цасхныг манай энэ жаахан мэдрэлийн биш вэз гэж бодоод IQ-гийн тест авсан чинь багш нь өөрөө мэдрэлийн болж таарсан байдгийн. Яг бодит байдал дээр мань хүний IQ-гийн тест дунджаас дээгүүр хариутай 145 оноо гарч ирсэн байв. Үүнээс харахад Цасхан Харвагийн л хоосонгуу толгой байжээ гэж. Харин ч ангийнхныгаа тархиндаа зажлаад хайхаар айхтар хүү байсан гэж мэд. За цаадгаж хэлж байгаагаар бол мань хүний амьдралд нь тааралцсан анхны хайр нь хөөхөн алаг нүдтэй охин биш. Бүр бандч биш. Харин ч 14 инчийн дэлгэцтэй 200 мегабайтын хард дисктэй засан цагаан саяхан амтан байлаа гэж мэгээд. Нэг л нартай өдөр аав нь тэр сайхан амтныг тэврээд ороод ирсэн. Үүнээс хойш Цасхны амьдрал цоош нэг өнгө нэмсэн гэж хэлдэг юм байна лээ. Бид яг одоо 1990-ад оны тухай ярьж байна л да. Ингээл галтгоондоо тэрний компьютер гихч нууцлаг зүйлийг тогон залгаж ам оруулсан өдрөөс ахуулаад мань хүн тэр саяхан амтнаа зогсоо зайгүй балбаж гарахын дээр. Цасхны аав ээж нь энэ компьютерийг хэрэггүй ч авчиргүй. Минимум хүүгийн оюун санааг эзэмдээд бүр юу ч болгож байгаа юм биш үсттэй гэж халаглаж байсан ч яг үнэндээ бол харин ч Цасхан л тэр компьютерийг бүр юу ч эзэмдэж ааваа гэж хэлвэлдэг байлаа. Тэр тусмаа интернет гэдэг зүйл Цасхны сонирхлыг супер донтуулсан гэж хэлж болно. Энэ үеэс эхлээд Цасханд 1-р компьютер, 2-р интернет, бараг тэр хичээл ном нь хидэж яваад байгаа юм бүү мэдээ. Мань хүн компьютерийн ард бөксөө бан зултал балбах нь илүү чухал болоод бүр сүүлдээ хоногийн 24 цаг багтаад дээрэс нь хичээл номоо нэг тийшин шийдэх хэрэгтэй бачим асуудалтай тулгарв. Ингээд Цасхан эрт шалгалт даалгавар гээд хичээлийнхаа үндсэн схемийг судлаад үгсэн даалгавар хийгээд ийм л оноо авах юм бол шууд тэр даалгаврыг хай зүгээр эрт шалгалтаа тултлан гусъя гэдэг шин тактиктай болов. Энэ тактик нь ч алстаа мань хүнийг интернетийн мангас болгох замын засч өгчээ. Цаадах чинь өдөр шөнөгүй интернетийг балбах хугацаанд бүр Лос Аламос гэх нэртэй үндэсний лабораторийн вебсайт руу явж ороод сул таалуудыг нь олоод илрүүлчихдэг хөөрхөн золиг юмсан ч. Тэгээд тэр сайтын хариуцдаг IT руу мэйл явуулаад орчихъя.
Ээж нь ч яг уу чи бүр наад нэг компьютероо болоод гарч тоглооч. Энэ одоо хинийгээ дуурахаараа ийм хачин болчт юм бэ? Ухааны юм ярьжсэн чинь утсан дуураад нөгөө үндэсний лабораторийн газараас танаууд их баярлаа. Ямар мундаг хүүтэй юм бэ гэд уцаад асалтал. Тэхгүй айчдээ энэ ч одоо хиний хүү илээд иви. Миний хүү наад нэг юм өшөө сайн балбаадаг гэд хүүхдийнхээ авьяасыг жинхэнэ утгаар нь хөхүүлэн дэмжиж эхлэв. Ингээд цаг хугацаа өнгөрч манай засхны яг орон ордог жил буюу 2001 оны 9-р сарын 11-нд 2 ихэр цамхгийг террористууд халдаад бөө юм болчлоо л гэдэг. Үгсэн би бол дотроо Америкийн эдэн томчууд өөрсдөө 2 өндөр усангуудаа Ирак руу баахан даймаа хийж энтер. Яг ясэм дээр бол Иракийн газрын тосыг хяналтандаа авах гэсэн үнэн ланзгар унцтай хөөрхөн төслийн ажил байсан л гэж боддог доо. За энэ ч гадны террористууд их орон руу нь халлаа гэдэг шалтгаанаар ер нь бараг засхны үеийн олон Америк ирчүүд зэрэг татагдаж очсон байд. Тэдгээр ирчүүдийн дотор манай засхан ч бас төмнийхээ жишгээр нөгөө Боб шоу унжуулаад заал торж алхатгаараа алхаж Истамбад аруулад цэргийн албан татагдсан очлоо. Тэгсэн ердөө карантины өдрүүд эхлүү буюу салгалсан ухаа чинь хүлгүү улангаа алдаад цэргээс хасагчлаа чаавас. Ингээд манер заадта миний цэрэг болох ч ингээд чибүүхөө болох шүү. Тэгвэл их орондоо өөрийнхөө ганц жаргаадаг компьютероор л хүчин зүтгийг шийдээд мань хүн эмнэлгээсээ гараад 10 үрийн хаалгаар хөөцөлсөний эцэст 22 настайд Америк нэгдсэн улсын засгийн газрын өндөр нууцлалтай мэдээлэлд нэвтрэх эрхтэй төрийн албан хаагч болоод ав. 10 үрийн хаалгаар гэж худлаа урдчид дөрвөн ярьсанчлан ийм өндөр нууцтай мэдээлэлд нэвтрэх эрх хэрваргийн Америкийн хүүд амар олддог Бобч биш юм байх уу. Засгийн газрын ажилтнууд засгын толгооноос эхлүүлээд хөлийн уул хүртэл нь шалгаа зогсохгүй гэр бүл хамаатан нөгөө ангийнх нь багш гээд мань үнтэй холбоотой байж болох бүх хүн дээр судалгаа орж гэмээн бас нэг шатаанд авдаг гинэ. Ингээд жумн шалгалтын дараагаар хүсэн хүлээсэн мөрөөдлийнхөө ажил дээр одоо л ёстой нэг сулиаруулад өгье гэд яваад очтол нэг өвгөн маань гарч идэн станц гэж өгөнгөтэй баяр хүргээ миний хөө чи ингээд Чингисийн жад секьюритигийн хамгаалагч боллоо гэдгийг засханч дотор за яатэ оргоогоос охиноотын дээргээд ямар ч лээсийн ихний алхам чухал болно даа гэд ажилдаа оров. Ингээд ажиллаа хийгээд хамт олондогоо усаад тамхины өрөөнд яригдаг их хов бацалтын дундаас нэг зүйлийг олж сонсонгуудаа мань хүн тэр ажилласаа шууд гарсан байдаг. Улмаар төрийн албан хаагч биш хувийн компанид орж тусгай албанд гэрээд ажилтнаар цааш үргэлжлүүлэн ажиллахаар болов. Засхныг шинэ ажилдаа ороод ирэнгүүт тентхийн нэг ахлах мэргэжилт нь мань хүн дээр бяцхан сургалт оруулж л та. Тэр нь яг юу байсан бэ гэхээр заалгаач да. Энэ байгууллагын дотоод сүлжээнээс нэг чуудас мэдээлэл задруулж болохгүй. Хэрвээ тэгэх юм бол ингэж л дуусна гэд. За та нар энэ хулгайчийг хар. Бас нэг хөөрхөн мэдээлэл задруулах гэж үзээд бараагүй. Одоо нассаараа шоронд нусааж ажиллаа сууж байна. Би өшөө цааш нь ярих уу яах вэ? Өөр асуулт байхгүй бол явж ажиллаа хийцгээ гэж. Ингээд засхан маань Америк, Европ гэд ер нь хаасаагүй байрлах Америкийн тагнуулын төв газарт ажиллаж байгаад 2009 он тэндээсээ гарчлаа. Тэгсэн удалгүй NSA буюу Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагт явж ороод Арлын Японд байрлах баазда компьютероо балбахаар болж. Яг энэ байх үеэсээ л Америкийн том компаниуд дэлхийн интернетийн урсгалын судсыг тэр чигтэн баздаг. Тэгэхээр арай манай улсын засгийн газар ард иргэдээ тагнадгийн биш бэз гэсэн хардлага төрж эхэлсэн байдаг. Үүнээс үүдэл мань хүн ажлынхаа хажуугаар улсынхаа маш нууц зэрэглэл тамаарах мэдээлэлд хушуугаа дүрж жижиг сажиг их усрүүдийг цуглуулж эхлэв. 2001 оны терроризмын дараагаар Америкийн засгийн газар иргэн болгоныхоо гар утас болон компьютертэй холбоотой бүх мэдээллийн төвхүүдийг цуглуулаад сууж идэг сан үүсгэсэн. Ингэснээрээ засгийн газар таныг хизээ хаана хинтээ юу хийж байсан гэд хувийн амьдралыг чинь яг л реалити шоу үзэж байгаа юм шиг цахим орчинд үлдээсэн бүх мэдээллийг чинь автоматар хадгалаад авчихна гэсэн. Харин өнөө засхан чинь энийг нь олоод мэдчихгүй хайчих уу? Тэгээд хамгийн хогийн юм юу гэж ийм заваа юм байдгийг хинт чилж болохгүй бандан тас. Бүр цоочтой авдар шиг явсараа байжгаад зайлгүй нөгөө цасхан чин сүулдэ бүр татаж ундаг асуудалтай болсон.
Энэ өвчнөөс болоод ажилласаа гарч хэсэг зур амс хийгээд эргээд үндэсний аюулгүй байдлын хаваад байдаг газар доорох нууц баазад ирж ажиллахаар ирлээ. Тэр бааз нь нөгөө зөв Япончуудын Америк руу гиндүүлж дайрдаг өнөө муу сувдан эрэг маань шүү дээ. За засган чинь шинэ ажил дээрээ очивгүй юу? Ажлаа хэлбэрчлэх хэдэн сайхан код тусч өгч автоматжуулаад ажлынхаа бусад цагаа засгийн газар нь ард иргэдийг ямар муухай байлаар тагнаж мөшигдөг юм бэ гэдэг асуудлыг 1001 шүн ухаж төнхөв. За ч угаасаа насаараа юм ухаж төнхөө сурцсан юм болохоор бүр яалтчгүй энэ муусан гүлгнүүд 300 сая иргэдийнх хувийн орон зай дураараа халдаад сууж байдгийн BBCVD гэдгийг мэдсэн даруйда одоо яана вэ? Энэ мэдээллийг хэрвээ өөрөө гаргаад тавьчвал нассаараа шорон нусааж ажиллана. Тэрний оронд нэрээ засгийн газартай асуудалтай олон улсын сэтгүүлчд яагаад барьж авч унж болохгүй вэ гэж бодоод Washington Post-ийн энэ ихчхүү Guardian сэтгүүлийн энэ ах 2 хоёртой шууд Хонконгд уулзаад Америк нэгдсэн улсын засгийн газар ямар бузар юм хийдэг талаарх 1 сая гаруй хуудас бүхий мэдээллийг дэлхийд дахинд ил болгожээ. Америкийн засгийн газар янз бүрийн буруу гарын хакеруудыг барьж хордог гэдэгч яг яс юм дээр бол ичих нүрэндээ элэг наасан новшнууд өөрсдөө бүр өдөр тутамдаа тэр хакеруудаасаа ч дор хогийн юмыг их хийдэг байсныг дэлхий дахин мэдэж ав. Арай Америкийн тагнуулын төв газар үндэсний аюулгүй байдлын агентлаг зэрэг жинхэнэ бодлооны эзэд нь улайхчгүй огтэн байхгүй гэж мэлзээд тас гүрийсээр л байлаа. Тэгсэн Хонконгоос Москва руу нисэж байсан нөгөө муу засганы чинь паспортын май гэд хүчингү болгоо хайчтыг. Ингээд яах вэ? Нөгөө Том Хэнксийн терминал кинон дээр гардаг шиг Ширмэтовын нисэх буудлын дээр хэсэг шамирж агаад Оросуудтай шивэр авир шимбэр гамбар хийж маслаад тэндээ оргонол авахар болсон байд. Тэгэхээр ер нь Америкийн том компаниудын бүтээгдэхүүнүүдээр дамжуулан засгийн газар нь бүх дэлхийг яг яаж тагнаад байна вэ гэж схем нь маш энгийн. Гар утас, компьютер гээд бүх төхөөрөмжийг интернетээр дамжуулан үйлдвэрлэлийн системд нь засгийн газрын нууц вирус гэх юм уу да нэг тийм заваа ямаа суулгаад л гүйцэвсэн. Ингээл чи Америкийн нэгдсэн улсын засгийн газрын програмд хамаг хувцас тайчуулаад алтан булаг хивсэндээ шалдан гівчих болно л гэсэн үг. Товчхондоо бол зүгээр нэг саяхан тохиолдсон нэг жишээг ярил л да өөртөө тохиолдсон. Нөгөө өмнө хийж исэн нөгөө Японы гач хашны бичлэгийг хийж явахад миний шүд бүр өстой хүннээ байж байна. Гүлгчин шүнжүү өвдөд бүр яах вэ? Гарч галт тэрхэн доогоор орд юм уу гэсэн чинь нөгөө Цукерберг чинь шууд миний ньюсүүдээр шүдний эмнэлгүүдийг ёстой ёозоор нь жагсаагаад өгдөг биш. Арай би тэгээ тэр өвгөш нь орж тэнэгтээд шүдээ ёстой балер үнтэй ловдуудсан байлээ шүү дээ. Лаалаа. Ер нь сүүлийн үеийн утаснууд улам л зааван болоод байгаа тий. Хуучин бол өнөө мөр Nokia-ныхоо батарейг салгаад дуустдаг байсан бол одооны утаснууд чинь батарей нь бандан тас унтарсан юм уу те бид нар хэрвээ унтраасан ч гэсэн цаана ажиллаа зэм. За тэгээ манай цасхан маань яаваа гэж манер тийм ланзгар мэдээллийг задруулснаасаа болоод Америк нэгдсэн улсын засгийн газрын заналт байсан болж улсаасаа хөөгдүүд одоо Москвад эхнэрийнхээ хамт байж л байна. Цаад Путин ч засахнаар бас ямар хороо хотгуулж хүн алах болдоо гэж энэ хідэн Америк дарга нарын ясан цайж байгаа болтой. Энэ хэд нь бас болоогүй өнгөрсөн жил засхны өөрөө бичиж хэвлүүлсэн тэрмүү номыг нь шууд хүчээр хааж боосон сурагтай. Юуфэ энэ ч одоо нөгөө агуу Америкч нь уу шугамда жинхэнэ арчилсан R&B улс үстэй. Төдөө арчилсан Америкийн засгийн газар нэг ийм л янзтай байна да. Эдвард Сноуден бол улсдаа өргөсөн тангаргаасаа няцаж Америк улсын маш нууц мэдээллүүдийг задруулсан. Тэр бол эх орноосоо урвсан манай улсын 1 номерын дайсан. Хотсон нэз би засгийн газрын нэмүү жижигхэн агентлаг тангараг өргөөгүй шүү. Харин ч би эх орон Америкийн 300 сая ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ баталж та муусаануудын энэ балиар өмнүүдийг чинь хоншууртаа гаргаж ил болгосон заа юу. Та нар бол үгсэн май шүү.